соёл. Сайн байцгаана уу? Хамтдаа Монгол очицгоё. Бүгдээрээ хүрээд ирчихлээ. Таван гошуу малын тухай мэдэж хацгаая. Энэ ямар амьтан бэ хүүхдүүдээ? Нэрлээрээ. Мэдээж үхэр шүү дээ. Бухан сүргийн манлай буюу нас бий гүйцсэн гэр үхрийг ингэж хэлдэг. Шар гэдэг нь нас бий гүйцсэн агталсан гэр үхрийг хэлдэг. Харин үнэ гэдэг нь нас бий гүйцсэн эм үхрийг хэлдэг байх. Тугал гэдэг нь нэг настай үхрийн төл. Харин бяруу гэдэг нь хоёр настай үхрийн төлийг хэлдэг байх нэ. Харин энд үнэний сүв сааж байна. Үнэний сүв боловсруулж өрөм, тараг, ааруул гэх мэт олон цагаан эдээ хийж болдог байх нэ. Эдгээр нь эрүүл мэндэд маш тустай. Маш сайн байлаа хүүхдүүдээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.